41-р анги Пан хот. Юан цаг гаруй зогсолтгүй ниссэн бөгөөд энерги нь багасч ядарч эхлэв. Яагаад ядраад эхлэв? Би 100 сая гаруй энергитэй шүү дээ гэж Юан өөрийн 100 сая гаруй энерги хурдан дуусч байгааг гайхширна. Нисхээс илүү алхаад байдагт гайх зүйл алгаа гэж Юан санаа алдав. Түр хүлээгээрээ Юан хаа гэд Шоха гинэтхэн түнд тэнд жижиг хот байна, тэнд амарцгаая гэж хэлв. Төд удалгүй Юанд холгүй жижиг хот харагдав. Сүнслэг хот шиг том биш ч гэлээ зай талбай ихтэй харагдана. Та Пан хотыг оллоо. Удалгүй Юан болон Шохо хотын үүднээс холгүй газар буухад хүмүүсийн анхаарлыг татхан тэр хүчирхэг нэгэн байна. Сэлэмгүй нисэж байгаа хүн харж байсангүй гэж хүмүүс бовтонцгах ба тэднээс харцнаас хүндэтгэл мэдрэгдэнэ. Харуулууд тэднийг харчгаад тэднийг өгтөж бүхийгээд Пан хотод тавтаа морилох наснуудаа настаа гэж Юан нүдэн томорч ирээд гайхширна. Би тэдэнд тийм хөвшин харагдаад байгаа юм бах та. Сонс би дөнгөж 18-тай. Намайг битгий хөвшин шиг дуудаад бай. Үл хүндэтгсэн ирэх шүү гэж Юан тэдэнд хэлв. Түүний хэлхийг сонссон хамгаалагчдын нүдэн орой дээрээ гарах шахав. Ямар гэж гоц авестан болохоор ийм залуугаараа сэлэм ашиглаж нисдэг вэ? Түүний гоц авестан гэх нь дутуу үнсэн хэрэг болно. Биднийг уучлаарай залуу эзэнтэй ингэж цог тусаж байснаа гинэт уучлалгүй. Юан хаа энэ ертөнцид зөвхөн таныг хүчийг л анхаарна. Настан гэдэг нь таныг өөрөөсөө илүү хүчтэй гэдгийг зөвшөөрч байгаа юм. Энэ нь үл хүндэтгсэн хэрэг биш. Тийм байсан юм уу? Гэхдээ надад тэгж дуудуулах нь эвгүй байна гэж Юан хэлв. Тэгээд бид хоёроор яах гэсэн юм гэж Юан харуулуудаас асуухад сүртэй зүйл бишээ та хоёрыг ямар зорилгоор энд ирсэн талаар асуух гэсэн юм гэж харуулууд толгой бүхийн асуув. Бидэнд шалтгаан гээд байх юм байхгүй. Түр амарч яваад замдаа гарах болно гэж Юан тэдэнд хэллээ. Хэрвээ залуу эзэн амрах газар хайж яваа бол хотын захирагчийн хашийг санал болгож байна гэж нэгэнд хэлв. Захирагчийн харшаа их үнэтэй сонсогдож байна. Бас энэ дуудахгүй болохоор тийх шаардлагагүй гэж түүний саналаас сохор зоосгүй учраа татгалзав. Төлбөр дээр санаа зовлтгүй захирагч танаас ганц зоос авахгүй гэж харуулт хүнд хэллээ. Гэхдээ би шалтгаангүй бусдын эзэмшилд нэвтэрмээргүй байна гэж хэлв. Түүний хувьд бусдын гэрч шалтгаангүй байх нь эвгүй байсан ба ялангуяа сүртэй сонсогдох захирагчийн харшид. Үннийг хэлэхэд би захирагчийн тушаалыг л дагаж байна. Түүн төвөгтэй асуудал байгаа учраас хүчрхэг хүмүүсийг тусламж хэрэгтэй байгаа юм гэж нэг хамгаалагч нь гинтхэн харшийн өрсөн жинхэнэ шалтгаанаа хэлв. Тийм үү гэж Юан сонирхол төрхөн тэр арай даалгав руу тэдний над дээр ирсэн жинхэнэ шалтгаан намайг тоглогч болохоор байх нэ гэж бодов. Тусламж хэрэгтэй нэгний зочлох нь зүгээр байх. Чи юу гэж бодож байна? Шохо гэж Юан тэдэнд төд удалгүй толгой төхөв. Шохо Юан ахын шийдвэрийг дагнаа гэж тэр дор нь хариулв. За тэгвэл захирагчийн харш руу явцгаая гэж харуулт хэлэхэд харуулын нүүрэнд инээд тодорно. Баярлалаа залуу эзэнтэй. Захирагч түүнийг сонсоод баярлах байх. Түр хүлээж байгаарай би танд хөтөж олоод ирээгээд нэг хамгаалагч нь яваад өгөв. Төд удалгүй харуул хөтөж хийгээгүй үзэсгэлэнтэй бүсгүйг дагуулж ирэв. Хүндэт зочид минь Пан хотод тавтаа морил гэж ёслоод өөрийгөө танилцуулав. Би бол Луолинг. Энэ хотыг захирдаг Луо гэр бүлийн том охин. Та хоёрыг гэрлүүгээ замчилж болно. Намайг Юан харин түүнийг Шохо гэж хурдан танилцуулав. Настан Юан болон Настан Шо байх нэ? Ёс орхолгүй зүгээр Юан гэж дуудаж болно гэж Юан хэлэх ба 20 гаруй настай үзэсгэлэнтэй бүсгүй түүнийг Настан гэх нь хачин санагдаж байв. Нөхөр Юан гэвэл яаж байна? Тань шиг хүчрхэг нэгнийг зүгээр дуудаж зүрхлэхгүй нэ гэж Луолинг түүнд хэлв. Хүчрхэг чи хэтрүүлж байна би ердөө сүнслэг дайчин гэж Юан хичээнгөөрөө хэлв. Тэгсэн ч гэсэн танаас их сүв хүчтэй гэрлэн бүрхүүл гарч байна. Хажууд чинь байгаа залуу авахыг бол яриад ч хэрэггүй гэж Луолинг Шохороо сандарч твцсэн янзтай харна. Луолинг Шохогийн зэрэглэлийг харж чадахгүй байгаа ч дор хаяж сүнслэг агуу мастер гэдгийг мэдэж байсан юм. Түүнийг олон хүн сэлэмгүй нисч байхыг харсан учраас юм. Нөхөр Юан гэж болноо гэд Юан толгой төхөв. Луолинг тэр хоёрыг дагуулж хот руу ороход гаднаа дугаарлан зогсчгүй хүмүүс хоорондоо шивнэлтэнд. Чи сая харсан уу? Би Луо ахаг өөрөө ирж өгтөж байхыг хараагүй юм байна.
Мэдээж би харсан. Би сохор биш. Бас тэр хоёр хүчрэг хүмүүс байх. Тийм болоод л ийм хүндэтгэл хүртэж байгаа байж таарна. Хүй чи саяны залууг сонссноо? Сая өөрийгөө Йоан гэх шиг болсон. Арай тэр бүгдийг яриад байгаа тоглогч Йоан юм болов уу? Чи яг зөв сонссноо? Тэр тоглогчийг санагдаагүй, зүгээр л адил нэртэй тоглогч биш дүр байх. Тийм бах. Жинхэнэ тоглогч Йоан байсан бол сайхан байхгүй юу гэж хот руу орохоор дугаарлаж буй хэсэг бүлэг тоглогчид шивнэлтэн. 42 дугаар анги Луа гэр бүл. Хотод орж ирсний дараа Йоан Луалын тандан харуулын яриад байсан асуудал юу юм? Бас бид яаж туслах вэ? Им юм л да. Нөхөр Йоан хэд хоногийн өмнө юугаач мэдгүй хитэн анчид уул руу ан хийхээр явж байхдаа уулын эзний хүүхдийг алчихсан юм. Тэр нь уулын эзнийг их уурлуулж тэрэндээ манай хотыг буруутгаж удахгүй сөрөг мангасуудаар манай хотыг арчиж хайна гэсэн. Уулын эзэн хүн юм уу? Эсвэл гэж Йоан гайхшрав. Уулын эзэн бол 5 дугаар түвшний сүнслэг дайчин. Аимшигтай аратга. Манай Панг хотын хажууд орших Панг уулын хамгаалагч. Хэрвээ тэр дайрах юм бол миний эцэг хотын захирагч 5 дугаар түвшний сүнслэг дайчин түүнтэй тулдаж болохч бусад мангасуудаас хотыг хамгаалж чадахгүй. Бид одоогоор хийх нь сүнслэг шав төвчний 50 хамгаалагчтай учир хүн хүчээр дутмаг байгаа гэж Луалын нөхцөл байдлыг тайлбарлаж өгөв. Тиймээс л бид чадлаараа тусламж хайж байгаа юм. Хэрвээ нөхөр Йоан биднээс туславал бидэнд их тус болно гэдэгт итгэлтэй байна. Бас дараа нь танд өгөөмөр шан харамж өгөх болно гэж толгой бүхэлгэн хэлв. 5 дугаар түвшний сүнслэг дайчинлын бол надад татгалзах шалтгаан алга гэж толгойд өгөв. Тэрээр одоо 4 дугаар түвшний сүнслэг дайчин болсон учраас 5 байтугай 7 дугаар түвшнийх байсан ч тулдаж чадна. Маш их баярлалаа нөхөр Йоан. Миний аав үүнийг сонсоод их баярлах болно гэд дахин толгой бүхийж ёслоод цааш яв. Хэсэг хугацааны дараа тэд хотын төвд байрлах том барилгын өмнө ирэв. Миний өчүүхэн гэрт тавтай барил гэж хаалганы өмнө ирэв. Йоан тансаг чимэглэл бүхий барилгыг хараад нүдэн томорч ирээд энэ өчүүхэн гэж юу? Золоо ухаа тавтай барил, захирагчаар шиг тавтай барил хүнд зочтой гэж хамгаалагчид тэдэн дээр ирэн мэдлэв. Аав хаана вэ? Луа эзэн өөр зочтой ярилцаа дуусч байв. Хүндэт зочд та нар хүрээд иржээ гэж тансаг албаны хувцас өмссөн дунд насны хамгаалагчдын үгийг тасвалган гарч ирэв. Миний өчүүхэн гэрт тавтай барил хүндэт зочд бин. Харуулуу та нарны талаар хэлсэн. Завгүй байж бидний хүсэлтийг сонсож ирсэн тань талархаж байна гэд Луа эзэн гар барихаар гараас сум. Бид тийм ч завгүй биш учраас та санаа зовлтгүй гэд Йоан Луа эзэнтэй гар барив. Дотор ороод үргэлжлүүлцгээгээд Луа эзэн Луалын тандан сайн цай болон нөгөө хоёроо дуудаад ир. Мэдлээ аваа гэд Луалын толгой дохиод төр хүлээж байгаараа нөхөр Йоан гэд өрөөнөөс гарч яв. Хүндэт зочд би нэрсэн тань дахин талархаж байна гэж Луа эзэн тэдэнд талархав. Намайг нөхөр Йоан гэж болон бас нөхцөл байдлыг охиноос ч сонссоо. Хотоо хамгаалах хэрэгтэй байгаа гэсэн мэдтэй гэд Йоан тэнд хэллээ. Тиймээ нөхөр Йоан ичгүүргүй сонсогдож байгаач би ганцаараа 5 дугаар түвшний сүнслэг дайчин учраас хүнд цагт хотоо хамгаалж чадахгүй юм байна. Манай Панг хот уулын эзэнтэй байгуулсан ихийн гэрээтэй байсан учраас мангасуудаас айдгүй байсан юм. Гэвч уулын эзний хүүхдийн асуудлаас болж тэр гэрээ хүчингүй болсон. Бид бүр гол буруутныг түүнд тушааж уулын эзний гимгүү хотын иргэдийг өршөөх болов гэсэн боловч уурандаа бардан тэр талаар тоохооргүй болсон байсан гэд Луа эзэн санаа алдав. Нөхөр Йоан та сул дорой мангасуудын учрыг олоход туславал танд үрд баярлаж явна. Би өөрөө уулын эзэнтэй тулдах учраас хотын иргэд л миний санааг зовоож байна. Та даалгавар хүлээн авлаа. Даалгавар Панг хотыг хамгаал. Хүндрэл амархан. Тайлбар мангасуудаас Панг хотыг хамгаал. Йоан толгой дохиод ойлголоо бид хотыг хамгаалахад туслах болно. Баярлаа. Маш их баярлаа нөхөр Йоан. Хэсэг хугацааны дараа Луалинг гүцтэй цай барьж харин хажуудаа 2 хүн дагуулan орж ирэв. Би бусад хүүхдүүдтэй танилцуулъя гээд царайлаг залууг заагаад энэ миний ууган хүү Луа Минг 20 настай 1-р түвшний сүнслэг дайчин. Сайн байна уу нөхөр Йоан гэж Луа Минг толгой дохив. Луа эзэн үзэгсэлэнтэй залуу охинд дэргэд очиод энэ бол миний отгоо охин Луали. Нөхөр Йоан тантай жицуу төгс сүнслэг шав.
Нөхөр Йоан тань шиг авьяаслаг бас царайлаг нэгэнтэй уулзсандаа таатай байна гэд Лоли түүнд бүхэн ёслох ба түүний хацар баг зэрэг улаасан харагдана. Царайлаг гэж Йоан гайхах нь тэрээр анх удаага царайлаг гэж магтуулж байгаа нь энэ юм. Нэрээ бодоод байхна тоглоом дотор яаж харагдаж байгаагаа үзээгүй юм байна гэж Йоан гинтгэн ухаарах нь тэр. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 43 дугаар анги далд санаа. Хүүхдүүдэд танилцуулж дуусчихад Лоо эзэн түүнд нөхөр Йоан Панк хотод амрах гэж ирсэн байхаа би айл хэдийн 2 шилдэг зочны өрөөгөө бэлдчихсэн. Уулын эзэн маргааш юм уу нөгөөдөр довтлно гэж мэдээлэл ирсэн. Тэр хүртэл хүснээ хийж болно. Бас нэг хүүхдээ танд хэрэг болж магадгүйгээд хажууд чинь үлдээх болно гэд Лоо эзэн Лоли руу хурц гихчэнд харав. Лоли аавынхаа хэлэх гэж буйг ойлгон ураг шалхав. Таныг би бараа болж явах болно гэж нөхөр Йоан. Ямар нэгэн зүйл хэрэгтэй болвол надад эргэлзэлгүй хэлээрэй гэд Лоли түүнд хэлв. Зочдод бараа болох бол зарц нарын ажил юм. Гэвч Лоо эзэн охиноо Йоантай романтик харилцаа тогтоолохын тулд охиноо түүний хажуу тавьсан юм. Йоан шиг авьяаслаг нэгэн гэр бүлд ашигтай учраас юм шүү дээ. Чам түүг утах нэ гэж Йоан жишимчгүй хэлэх ба ойлгомжтой санааг нь ойлгоогүй байв. Лоли зочдод өрөөг нь үзүүл би бусад зочд дээр очих хэрэгтэй байна гэж Лоо эзэн Лолид хэлв. Тэгээд тэрээр Йоанд хандан нөхөр Йоан би ингээд явах болох нь танд юу ч хэрэг болсон бай. Миний охинд хэлэхэд тэр таны хүслийг биелүүлэх болно. Тэр балчир байгаа ч гэсэн би охиноо сайн өсгсөн юм шүү гэчээд яваад өгөө. Лоо эзэн явсны дараа Лоли Йоанд өрөөгөө үзэх үү? Йоан толгой дохиод түүнийг даган яв. Энэ бол нөхөр Йоаны өрөө, харин хажуудах өрөөнд залуу авахаа гэх гэж Лоли тэдэнд хэлв. Шавха Йоанхтай хамт байна гэж Шавха гинтгэн хэлв. Тэгж болно. 4 хүн багтахаар том ортой болохоор гэд Лоли толгоогоо дохив. Удалгүй тэд бүх газараа хятад чимэглэлтэй уужим том өрөөнд орж ирэхэд Йоан алмаарав. Ямар вэ нөхөр Йоан? Танд таалагдж байна уу гэж Лоли түүнээс асуув. Гэж Йоан хурдан толгой дохино. Тийм бол та нарыг үлдээе. Юм хэрэгтэй болвол би гадаа чинь байгаа шүү гэж Лоли түүнд хэлв. Чи тийхийг шаардлагагүй. Харин ч эсэргээрээ би тайван байж чадахгүй байх гэж Йоаны нүд томорч ирээд хэлв. Тийм бол танд ямар байвал дээр вэ? Минь таны бараа болж яв гэсэн болохоор таныг орхиод явбал түүн таалагдахгүй байх. Йоан толгоогоо майжж байснаа одоохондоо эндээ үлд. Надад асуух хэдэн зүйлс байна. Тэгвэл би өрөөнд чинь байж байгээд Лоли толгой дохиод хаалганы өмнө хамгаалагчийг зогсчов. Өөртөө хатуу хандах хэрэггүй. Зүгээр суучих гэж Йоан хачин нэмсгэлээд хэлв. Түүний нухацтай байдалд Йоан эвгүй санагдаж байлаа. Тэгээд Лоли болон Йоан өөдөөдөөсөө харан суув. Авч нөөр зочидтой гэсэн тэд ч бас хамгаалахад туслах юм уу гэж Йоан түүнээс асуув. Тиймээ тэдний ихэнх нь хол газараас иргэсэд бас тэдэнд нөхцөл байдлаа хэлэхэд тэд туслах дуртай байгаа. Бидэнд тусалж байгаа хүмүүст их талархаж байгаа. Ялангуяа нөхөр Йоанд гэж Лоли үзэгсэлтэй нэмсгэлэн түүнд хэлв. Хол газараа тэд над шиг тоглогч юм бахтаа гэж Йоан дотроо бодно. Ойлголоо тэгвэл чи энтхийн талаар ярьж өгч болох уу гэж Йоан хэсэг хугацааны дараа асуув. Манай Панк хот уу? Манай хот хэдэн мянган оршин суугчтай энгийн л хот. Таны байр суурьтай харьцуулахад бид яриад байх зүйл бишээ гэж Лоли итсэн байдлаа нэмсгэлэн. Миний байр суурь гэж Йоан гайхаа асуув. Лоли толгой дохиод надтай цацуу мөртлөө нөхөр Йоан аль хэдийн 4-р төвчний сүнслэг дайчин болсон. Тань шиг авьяастай нэгнийг харж байсангүй. Та хүчрхэг бүлгэм эсвэл нөлөө бүхий овгоос гаралтай байх. Гэвч Йоан түргэн шиг толгоос ихсрээд би хүчтэй бүлгэм эсвэл нөлөө бүхий овгих бишээ. Үнэхээр үү? Тийм бол нөхөр Йоан хаанаас ирсэн юм? Бас хэн тань заад сургасан юм гэж нүдэн орой дээрээ гарах шахан болж асуув. Би эндээс хол газараас ирсэн. Харин хэн над заад сургасан мэй гэвэл гээд Йоан хажуудаханд нь суух томоотой Шохоо руу харав. Энэ залуу авахаа чамд зааж өгсөн гэж үү? Гэж зог тусан асуув. Гэтэл Шохоо толгоос ихсрээд Шохоо үндэ юу ч хийгээгүй. Йоан ах өөрөө л бүгдийг сурсан гэж хэлв. Тийм биш шүү дээ Шохоо.
Хэрв чи байгаагүй бол би ийм хурдан тулаанч болохгүй байсан. Бас чи надад техник болон тулаанч гэж юу болохыг зааж өгсөн. Шохо ердөө л Юан хот сурах боломж өгсөн. Та авьяас чадвараараа л сурсан шүү дээ. Лоли хэлэх үггүй болов. Тэдний ярианаас сонсоход Юан саяхан л тулаанч болсон шиг бололтой сонсогдно. Нөхөр Юан хизэнээс тулаанч болсон юм гэж Лолигийн сонирхол төрөн асуув. Нөгөө 7 хоногийн өмнөөс гэж Юан бодож байгаад хариулав. Лоли үл итгэсэн байдалтай түүнийг ширтэнэ. Тэр 7 хоногийн дотор 4-р төвшний сүнслэг дайчин болсон гэж юу гэж мангасвэ. 44-р анги дүр төрх. Энэ талаар бодох хэрэггүй, чиний толгой чинь л өвдөнө. Юан ахвал хідэн үе тутамд нэг удаа төрдөг гоц авьяастай. Түүний авьяасыг энгийн ойлголтоор үзэж болохгүй гэж Шохо Лолиг хараад юу гэж бодож байгаагаа мэдэж буй мэт хариулав. Тийм гэж үү? Гэд Лоли Шохогийн зөвлөгөөг дагахаар шийдэв. Хэсэг байж байгаад Юан чи зүгээр гэвэл би хотыг үзмээр байна. Мэдээж болно. Эхлээд аавтай хідэн үг солих хэрэгтэй байна. Эргэж ирээд таныг дагуулж явъя гэж Лоли түргхэн шиг хариулав. Юан ч толгой тохиж Лоли удалгүй гарч яв. Лоли гарч явсны дараа Юан өрөөг сонирхон ажина. Гэтэл тэр өрөөний буланд өндөр толь байгааг харав. Толиу гэж шуудхан босч толины зүг найдсан бас сандарсан байдалтай алхана. Тэрээр энэ ертөнцид ямар харагддаг бол Лолигийн хэлснээр царайлаг болов. Энэ би гэж юу? Юан өндөр толины өмнө зог тусан зогсно. Тэрээр богино хар устай, зөөвөн толгойтой, гялтгансан бор нүдтэй, хүүхнүүдийн анхаарлыг төрүүлэм дэрвэр сормостой, хурц шингэн хүмсгтэй, жижигхэн хамартай, өөгүй тэгшхэн царайтай нүдэнд дулаахан харагдаж байв. Юан хамгийн сүүлд долоотойдоо сохорхоос өмнө өөрийгөө царайг харсан юм. Хэрвээ би буруу санаагүй бол Юроо миний төрх жинхэнэ ертөнцийнхтэй төстэй байдаг гэсэн. Гэхдээ би өөрийн жинхэнэ царайгаа хараагүй 10 жил болж байгаа. Тиймээс миний жинхэнэ төрхтэй төстэй эсхийг мэдэхгүй юм. Түүнчлэн Юан хүний зүс царайны стандартын талаар юу ч мэдэхгүй учраас өөрийгөө үнэхээр царайлаг эсхийг мэдэхгүй байв. Тэгээд Юан хинэгнээс асуухаар шийдэв. Шохо чамаас асуух юм байна гэж Юан хэлв. Юу юм Юан хаа? Юан өөрлөгөө заагаад нухацтай гэх чинь миний талд орлогоо хариулаарай. Миний төрх ямар вэ? Би царайлаг уу эсвэл царай муутай юу? Шохо түүний энэ гинтийн асуултанд боломжтой. Хэсэг байж байгаад Шохогийн хацар нь улааж ирээд Шохо Юан ахыг их царайлаг гэж бодож байна. Үнэхээр үү? Миний сэтгэлийг бодоод магтаагүй биз дээ. Үннийг хэлж болноо. Шохо гэж тэдний харилцаанаас болж тэр худлаа ярьж байгаа мэт санагдав. Шохо үннийг хэлж байна. Юан үнэхээр царайлаг гэж Шохо хэлэх ба энэ удаа түүний нүр уулаан болсон байв. Би чиний үнэлгээнд итгэлээ гэд Юан толгой тохив. Шохо хэлэх үггүй болов. Яагаад тэр ийм зүйл асуув? Саяхан толинд хараа үздээ. Тархины ажилтны хинч байсан Юан ахыг царайлаг гэж хэлнэ. Эсвэл надаар дайжгинсан юм болов уу? Яагаад та царайныхаа талаар асуугаад байгаа юм? Лоо охноос болоо юу гэж Шохо асуув. Гэвч Юан толгоос ихсрээд үгүй би өөрийн дүр төрхөндөө анхаарч байгаагүй болохоор сонирхсан юм. Санаа зовлтгой Юан хаа, энэ ертөнцид гадна төрөх чухал биш. Та авьяастай мөн хүчрэхэг бас үзшгүй царайтай биш л бол охтыг өөртөө татж чадна. Юан ах царайлаг бас авьяастай юм чи ирээдүйд таны явсан газар болгон охтууд таны төлөө зодтолдох болно. Юан өөрийн төрхөндөө итгэлгүй байгаа бололтой гэж бодон түүнд урам өгөв. Хааха миний төрх хамгийн санаа зовдгүй зүйл минь гэж Юан гашуунаар инэв. Хэдэн минутын дараа Лоли эргэн ирэв. Гэхдээ арай хөөрхөн болсон гэлтэй харагдана. Лоли өөрийн эцэгтэйг үг солихоос гадна нүрээ хөнгөн бодсон байв. Мэдээж дүр төрхөндөө санаа зовдгүй Юан тэр талаар мэдээгүй юм. Нөхөр Юан би аавдаа таны хүслийг дуулгасан. Бид хизээч гарсан болно гэж Лоли хэлв. За тэгвэл одоо явцгаая. Хэсэг хугацааны дараа тэд харшаас гарч яв. Гадаа гарч ирээд Лоли та хаашаа явмаар нөхөр Юан гэж асуув. Юан мөрөө авчаад би энэ хотын хаана юу байгааг мэдэхгүй учраас чамд үлдээе гэж хариулав. Лоли хүн дагуулж явж үзээгүй учраас хотоор алхан Юаны сонирхлыг татсан газруудаар орохоор шийдлээ. Тэр жимсний лангуу Янг эзэгдэх манай хотын хамгийн шинэхэн жимстэд
Тэр бол ноён Вангийн эрдэнэс манай хотын ганц зэвсгийн дэлгүүр. Энэ бол оршин суугчдын амьдардаг бүс. Тэр бол Лигийн имлэг. Лоли тайлбарлах зур Йоан амьтны хүрээлэнд байгаа мэт дүдэнд гэлтгэрнэ. Гэхдээ Йоан хоолтой холбоотой зүйлийг илүү сонирхож байгааг анзаарсан Лоли манай Панк хотын хамгийн сайн зоогноос зооглол яаж байна? Нэрээ юу гэж Йоан тэр дараа догдолж эхлэхэн тэр гівч бараг мөнгөгүй гэдгээ санаж надад 10 л алт байгаа энэ хүрхүү гэж асуув. Тэрхүү тэнийг асуултанд нь Лоли төвчлгүй инээгээд 10 алттай байхад тэсэн дэх бүх хоолыг идээд ихэнх нь үлдэнэ. Юу? Эндхийн хоол тийм хямдхан юм уу? Миний сүүлд идсэн хоол хажууд нь их үнэтэй байсан гэж хямдхан байгаад нь гайхав. Өмнөх хоолндоо Йоан 500 алт өрсөн билээ. Йоан хаа тэр үед үнэтэй сүнслэг мах идсэн болохоор юм шүү дээ. Энгийн хоол хэдэн мөнгө л болдог юм гэж Шохо дүүн тайлбарлав. Тийм гэж үү? Тийм бол юугаа үлээсэн юм? Гидсэд сүдийтэл идцгээе гэж Йоан түргхэн шиг хэлв. Үргэлжлэлийг Wildcard аудио суугаас